Сайн байцгаана уу? Өнөөдөр 3 дугаар 7 хоногийн хичээл эхэлж байна. За 3 дугаар 7 хоногийн хичээл нь нийт одоо 3 хэсгээс бүрдсэн лекцийн бичлэгтэй байгаа. За энэ удаагийн хичээлээр эхний хэсгийг тайлбарлана. Үүнээс гадна та бүхэн Moodle дэх хичээлийн материалаа анхааралтай уншиж судлаад лабораторийн ажлуудаа зааврын дагуу гүйцэтгэж тэгсний дараа бол өөрийгөө сорих тестийг өгч 3 дугаар хичээлийн хүрээнд судалж эзэмшсэн мэдлэгээ сорьорой. За ингээд лекцийн эхний хэсгийг эхлүүлье. За өнөөдрийн 3 дугаар хичээлийн лекцийн сэдэв бол хэмэл оюуны ухааны хэрэгслүүдийн талаар судлах болно. За энэ удаагийн лекцээр хэмэл оюун ухаанд өргөн хэрэглэгдэх нийгмийн өгөгдлийн төрлүүд болох доорх өгөгдлийн төрлүүд болон нэрлсэн нэрлэгээгүй функцүүдийн ажиллах зарчим хэрэглээ зэргийг судлах болно. За ямар өгөгдлийн төрлүүд авч үзэх вэ гэхээр массив ба жагсаалт, tuple, толь бичиг, олон лог, за тэрнээс гадна функц, за функц дотор ламбда, за фильтр, map, reduce гэсэн функцүүдийн талаар судлаад эцэст нь дүгнэлтчил арах болно. За эхний хичээлийн суралцсан үр дүнгээр бол хэмэл оюун ухааны хэрэгслүүдийн нэг болох Python програмчлалын хэлний массив ба жагсаалтын талаарх ойлголт, за tuple, толь бичиг, олон логийн онцлогийг судлах, хэрэглэх зарчмуудыг мэдж авах. За тэгээд функцийн хувьд бол lambda, filter, map, reduce гэдэг функцүүдийн ажиллах зарчим, за ашиглах хэлбэрүүд зэргийг бид нэр судалж хэрэглэж туршиж үзэх нэ. За хамгийн эхний сэдэв болох массив. За массивыг аж програмчлалын хэлэн дээр массивыг ашигладаг. За ер нь массив гэдэг чинь өөрөө нөгөө ижил төрлийн өгөгдлүүдийг агуулсан нийтмэл өгөгдлийн төрөл байдаг. За Python нөгөө жагсаалтаас ялгаатай болохоор зэрэг яг ижил нэг төрлийн элементүүдийг авдаг. Жагсаалт нь болохоор зэрэг холимог төрлийн элементүүдийг хадгалах боломжтой байдгаараа ялгаатай байдаг байна. Тэгэхээр ер нь нэгэн төрлийн элементүүдийг ашиглах нь санах хойг үр дүнтэй ашиглах боломжийг олгодог байна. За Python хэлэнд массивыг ашиглах бичиглэл нь болохоор эхлээд юу хийх вэ гэхээр нөгөө import хийн. За import хийгээд хийсэн import болохоор зэрэг array гэдэг импортлсон array import as r гэдэг хавсагчлаар массивыг дуудаж ашиглах нь байна. За массивыг үүсгэхийн тулд ер нь массивт ямар нэгэн хавсагч ашигладаг. За тэгээд тэр массивын элементүүдийг A гэсэн хавсагчанд хадгалж өгч яах гэсэн үг. За хэвлэхийн тулд массивынхаа элементүүдийг бүгдийг нэг үрчлэн бүх утгуудын дээр ихсэн тавьж гаргахын тулд print гэдэг операторыг ашиглана. Тийм ээ, print гэдэг оператор хавсагчд ашиглана, массивч ашигладаг байна шүү дээ, тийм үү? За тэгээд энэ эхний мөрөн дээр бол массивыг идэвхжүүлэхдээ элементийн утгыг нь 1 2 3 гэсэн утгаар идэвхжүүлж өгөөд утга олгоод өгсөн мэн гэсэн үг, тийм ээ. За тэгээд тэр элементийн утгуудыг тэгсэнд хэвлэх үйлдэлийг гүйцэтгэж байна гэсэн үг байна. За ингээд энэ үр дүнд нь болохоор энэ хадгалсан байсан утгуудыг аваад үр дүнгийн 0-3 хүртэлх элементийн утгыг уншаад за 0 1 2 дугаар элементийн утгуудыг хэвлэжлээ гэсэн үг байна. Утга нь бол 1 2 3 гэсэн идэвхжүүлсэн утга маань хэвлэгдэж байна гэсэн үг байна. За жагсаалтыг болохоор зэрэг юу гэж тодорхойлж байгаа вэ гэхээр жагсаалт бол индексээр хандах боломжтой өгөгдлийн дараалал байдаг. За жагсаалтыг бас дөрвөн хаалтаар дүрслэнэ. Жагсаалтын өгөгдлүүд нь хэрэглээний хувьд ихэвчлэн нэг төрлийн өгөгдлүүд байдаг. Гэхдээ ялгаатай өгөгдлийн төрлөөс оруулж болдог. Түрүүн өмнөх слайдн дээр хэлсэн тийм ээ. За тэгээд жагсаалтын элементүүдийг өөрчлөх боломжтой. За тэгээд мөн тэдгээр жагсаалт дээр гүйцэтгэх боломжтой үйлдэлүүдийг ямар функцүүд ашигладаг талаарх жишээний хамт оруулсан байна. За эхний баган дээр бол функцийн нэрс байх нь байна. За хоёрдугаар баган дээр болохоор функцийн тайлбар нь байгаа. За энэ нэмэх үйлдэл гэх юм бол жагсаалтуудыг хооронд нь залгана. Жишээ нь list 1 гэдэгт 10 20 30 гэсэн утгуудыг агуулсан. За list 2 нь болохоор зэрэг 40 60 80 гэсэн утгуудыг агуулсан байх юм бол list 3-ыг үүсгэхдээ эдгээрийг хооронд нь залгаж
хэвлэж гин гэсэн үг байна тийм үү. За үр дүнд нь болохоор лист 3-ыг хэвлэхээр нөгөө 1-р жагсаалтын 10-20-30 гэсэн утга, тэрний араас 2-р жагсаалтын утга 40-60 гэсэн утгуудыг хэвлээд гаргадаг байна. За жагсаалтын одоо тодорхой индекс дээрх элементийг жагсаалтаас устгаж олно. За тэхийн тулд яг хүрдээл гэсэн одоо функцийг ашиглах нь тийм ээ. За тэгээд ард нь жагсаалтынх нь нэр нь за хэддэх элемент гэдгийг индексээр зааж өгнө гэсэн байна. За тэгвэл түрүүчийн лист 3 дээрээс 2 дахь элементийг устгахаар 0 1 2 гэхээр зэрэг 2 дахь элемент дээр 30 гэсэн утга байсан. Тэр 30 гэсэн утгыг энэ дээр устгасан харагдсан байна тийм үү? Харагдаж байна. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг жагсаалтын сүүлийн элементийг устгах. Тэгээ ямар утгыг одоо устгаснаа буцааж харуулдаг. За ийм функц нь тэхийн тулд яг үхэр эхлээд жагсаалтынхаа нэрийг өчөөд ард нь цэг тавиад тэгээ pop гэсэн функцийг өчөөд хаалтан дотор яг байрлалыг нь одоо хэдэн ширхэг утга вэ гэдгийг нь зааж өгнө. За тэгвэл энэ дээр яг лист дээр 10 20 30 гэсэн утга байна. Тэгэнгүүт хамгийн сүүлийн 30 дахь яг 1-р одоо элементийг устгах гэх юм бол яг тэр 1 дахь элементийг устгасан утгыг буцаасан байх нь. За тэмдэгт мөрийг жагсаалт руу хувиргана. За Python гэдэг үг байна. Str гэдэг функцэнд хадгалагдсан. За энийг жагсаалт руу хөрвүүлээд Python гэсэн үсгэнүүд олгож тэмдэгтээс бүрдсэн жагсаалт өсгөж чинь гэсэн үг. За жагсаалтын төгсгөлд элемент нэмэхийн тулд яг үхэр за эхний жагсаалт бол байсан тэрэн дээр за эхний жагсаалт 2 утгатай R-д эзэг гэсэн утгатай тийм ээ. За тэгэнгүүт өрөм гэсэн үгийг утгатай элементийг нэмж өгөхөөр дараа нь юу болох вэ? Лист 2 нь болохоор зэрэг ямар болох вэ? Сүү тарг гэсэн бас юутай байх нь тийм ээ. Утгатай байх нь. За энийг юу руу хийж өгөхөөр сүү юу 2 дахь элемент рүү нэмээд өгчхөөр юу болох вэ? Нөгөө R-д эзэг гэсэн эхний элемент байна. Араас нь өрөм гэдэг утга нэмэгдээ. Тэгээд сүү тарг гэсэн утгууд бас нэмэгдэж орж байгаа. Хоёр жагсаалтын утгыг энэ эхний жагсаалтан дээр нэмээд өгчхөөр үр дүн нь ингэж хэвлэгдэж байгаа байна. За дараагийнх нь болохоор зэрэг clear, copy, count, extend, index гэсэн ийм функцүүд байна. За эхнийх нь болохоор зэрэг жагсаалтын бүх элементийг устгахыг өөрөөр хэлбэл жагсаалтыг цэвэрлэе гэвэл яг clear гэдэг функцийг ашиглах нь. За James гэдэг нэртэй одоо ийм жагсаалт хийсэн. За утга нь болохоор алин банан тоор чангаас гэсэн 4 жимсний нэртэй. Жимсний нэрсүүдийг жагсаалт болгоод оруулсан байна. За энэ жагсаалтын утгыг clear гэдэг функцээр цэвэрлэчихвэл хоосон үр дүндээ хоосон болох нь. За print James гэдэг нэг юуныхаа жагсаалтынхаа нэрийг өгөөд хэвлэж байгааг анзаарч байгаа бох тийм ээ. За жагсаалтын хуулбарыг буцаана гэхээр зэрэг нөгөө анх одоо юу гэсэн тий нөгөө түрүүний James гэсэн одоо жагсаалт байсан энэ жагсаалтыг X гэсэн хавьсагч руу хадгалаад өгчвөл хуулаад өгчлээ. Тэгэнгүүт яг адилхан утгыг хэвлэх нэ. За нөгөөх нь count болохоор тоолно. Өөрөөр хэлбэл заасан утгатай элемент жагсаалтанд хэдэн удаа давтагдан орсон тоог буцаах нь байна. За тэгээд энэ жишээлбэл яг уу чангаан хэдэн удаа давтагдсан бэ гэдээ асуучаар 2 удаа давтагдсан гэж хэвлэх нь байна. За тэгээд жагсаалтын төгсгөлд элементүүд нэмэхийн тулд яг уу extend гэдэг функцийг ашиглах нь. Тэгээд James гэдэгт нөгөө 3 James араас нь хүний нэрс байна. Тэгэхээр эдгээр юу жагсаалтын араас хүний нэрсийг нэмж оруулаад үр дүнгийн хэвлэж байна. За оруулахын тулд яг үхэр анхны жагсаалтын нэр эхлээд бичигдэхүүний жагсаалтын нэр бичигдээд цэг тавиад ард нь extend гэдэг функцийнхаа нэрийг өчөөд функц дотор аргументт нь нэмж оруулах гэж байгаа жагсаалтынхаа нэрийг оруулж өгнө. За тэгээд үр дүнгийн хэвлэхээр ийм үр дүн хэвлэгдсэн байна. За яг тухайн элемент дэх индексийг одоо индекс дээрх элементийн утгыг буцаана. За чи тоор гэсэн утга нь болохоор зэрэг y гэдэг функц дээр аль элемент вэ гэж хэвлэхээр зэрэг нэг дэх элемент алим гэдэг нь 0 дугаар элемент, тоор гэдэг нь 1-р элемент учраас 1-р элемент гэсэн дугаарыг буцаасан байх нэ. За дараагийн функц болохоор зэрэг заасан байрлалд элемент нэмэх, заасан байрлалаас нь элемент устгах. За тэгээд заасан элементүүдийг уруу дараалалаар нь байрлуулах. За эренбэлэх гэсэн юм 4 функц байна. За жишээний хувьд бол эхлээд энэ дээр харагдаж байгаа хөтэй та нарт ойлгогдож байгаа. За энэ тоор гэдэг утгыг 0 дугаар элемент нэмэхээр алим гэдэг үгний урд тоор гэсэн үг орж ирж байна.
За элемент устгах гэвэл нөгөө тоорыг устгах тэгэнгүүт энэ одоо элемент дотор жагсаалтан дотор байсан бүх тоорууд устна гэсэн үг байна тийм ээ. За тэгээ уруу дараалалаар хэвлэнэхээр зэрэг яг хуу reverse гэдэг функцийг ашиглацгаар эхлээд алим тоор чангаанс тояа болдор байсан бол болдоос эхлээд уруу дараалалаар байрлуулж байна. За эренбэлэн гэхээр зэрэг одоо цагаан толгой үсгийн дараалалаар байрлуулж байгаа гэсэн үг. За тэгээд алим тоор чангаанс гэд нөгөө тоор чангаан залим байсан бол яг цагаан толгой үсгийн дараалалаар нь эренбэлээд харуулдаг байна. За дараагийнх нь болохоор зэрэг tuple гэсэн сэдвийн талаар яригдж байна. Ер нь бол энэ tuple гэдэг дараалал болохоор зэрэг юу ах вөхөр Python дахь tuple бол массив гэж нэрлэгддэг бүтцийн ерөнхийдөө бол төстэй. Тэгээ массивтай ажиллах техникийг C за одоо тэгвэл Microsoft Visual Basic Delphi гэх мэт алдартай програмчлалын хэлийг заахта авч үздэг. За массивууд нь болохоор зэрэг ижил төрлийн хэд хэдэн объектын албан ёсны нэгдлэгс тодорхойлогддог гэдгийг тэмдэглэх зүйтэй. За энд юу ажиллахаар тоо, тэмдэгт, мөр гэх мэт тийм ээ. За эдгээрийг бүхэлд нь яг авч үздэг байна. Тэгэхээр Python хэл дээр tuple нь болохоор одоо энэ програмын одоо програмчлалын хэлээр удирдах болох дарааллын төрлүүд нэг гэж тодорхойлогддог байна. За ердийн өгөгдлийн массиваас ялгаатай нь гэх юм бол яг ялгаатай нь хэрвээ одоо та бусад хэлээр хэрхэн програмчлахаа мэддэг бол өгөгдлийн дараалалд нэгтгэсэн өгөгдлийн дараалал нь утгыг нь өөрчлөхийг зөвшөөрдөг явдал нь. За энэ болохоор зэрэг давуу тал байдаг гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг систем нь яг утгууд нь өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг юм байна. За тэгээд tuple-ийн одоо онцлог нь гэх юм бол энэ ч тодорхойлсон байна те. Анхныхаа үүсгэсэн дарааллын элементүүдийн утгыг өөрчлөх боломжгүй байдаг. За эренбэлэгдсэн tuple нь янз бүрийн индексийн утгыг хадгалдаг. За энэ нь өгөгдөл оруулалт дарааллыг агуулна гэсэн үг байна. За өөрчлөгдөх боломжгүй. За энэ болохоор нөгөө tuple түрүү ярьсан те тайлбар дээр tuple дэх ялгаатай өгөгдлийн дараалалд одоо тэдгээр өгөгдлүүдийг индексжүүлэх зэвсэг замаар тэдгээр өгөгдөлд ханддаг байна. За тэгээд давхарсан хэсгүүдийг ус агуулдаг. Tuple-д давхарсан байж болно. За тэдгээр нь одоо ижил утгатай зүйлс ч бас байж болдог байна. За tuple-ийг солих үйлдэлэхэд жишээлх юм бол x y гэдэгт яг y x гэж бичиж өгч болох нь. За энд бичсэн бичигдлийн хэлбэрийн харагдаж байна тийм ээ. За tuple-ний өөр нэг tuple-ийн одоо өөр нэг онцлог хэрэглэн болохоор функцээс нэгээс илүү утга буцах боломжтойгоор онцлог байдаг байна. За тэгээд жишээ энэ дээр харуулсан байна л да. За tuple-с 10-аас их үе тэнцвэр нөхцөлийг хангах элементүүдийн тоог олъё. За тэгэхээр тул энэ дээр яг tuple-д бол анхны утгууд нь ийм утгууд байна тийм ээ 13 2 23 12 14 5 гэсэн утгууд байна. За тэгээд энэ утгууд болохоор I утга бол tuple-ийг одоо утгуудыг дуустал авах нь утгуудын бүгднийг уушна. За тэгээд энэ дээр tuple нь 10-аас их үе тэнцвэр өгсөн нөхцөлийг одоо өгсөн байгаа. Тэгэнгүүт энэ нөхцөлийг хангаж байгаа элементүүдийг одоо олоод явах хэвлэх нь хэдэн ширхэг гэдгийг call гэдэгт тоолж байгаа. За тэгэхээр 10-аас их утгууд гэхээр зэрэг одоо 13 23 14 гэсэн утгууд байна шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ 3 ширхэг одоо утга байгаа. За эхний энэ давталтаар бол энэ tuple-ийн анхны утгуудыг хэвлэсэн байна энэ дээр. За дараагийн давталтаар болохоор зэрэг нөгөө нөхцөл шалгаад 10-аас их буюу тэнцвэр утгуудыг яг тоолоод нийт элементүүд нь хэдвэ гэхээр зэрэг 3 ширхэг элемент байна гэж энэ чи яг тоолж гаргасан байна. Тэгэхээр яг tuple боловсруулах сонгодог аргууд гэдэгт юу байж болох вөхөр мэдээллийн дарааллыг боловсруулахтай холбоотой асуудлыг шийдэхдээ тэдгээрийн үндсэн боловсруулалтын техникээр суурилдаг. За асуудлыг логик хэсгүүдэд хавааснаар түүний шийдлийг хэрхэн тодорхой хэмжээнд хурцгаж чаддаг байна. За tuple-тэй ажиллах энгийн аргууд нь өгсөн элемент байгаа хэсгийг тодорхойлох.
За тодорхой нөхцөлийг хангасан элементүүдийг сонгох одоо сая жишээний хувьд тийм ээ төстэй за байж болно. За хийгдэж болох гол үйлдэл болохоор өгсөн нөхцөлийг хангах элементийн тоог олох. За өгсөн нөхцөлийг хангах элементүүдийн утгын одоо нийлбэрийг олох. За өгсөн нөхцөлийг хангах элементүүдийн утгын үрчүүрийг олох. За тэгээд tuple дэх элементүүдийн хамгийн их бага утгыг хайх гихмчлэнгийн үйлдэлүүдийг хийх боломжтой байдаг байна. За дараагийн ойлголт өнөөдрийн одоо сэдвт өгөхөөр одоо өгсөн байгаа дараагийн ойлголт болохоор зэрэг тал бичиг. За тал бичиг гэхээр зэрэг яах вэ гэхээр та бүхэн тал бичиг гэсэн ойлголтыг бол мэдж байгаа бох тийм ээ ойлгож байгаа бох. За элементүүдийг одоо тоон индексээр биш дурны объектоор за тэр нь юу ажиллах нь тоо байж болно, тэмдэгт мөр байж болно, tuple байж болно. За тийм одоо эдгээр объектуудын аль нэгээр нь одоо тодорхойлох боломжийг олгодог өгдлийн бүтцийг яг Python хэлний тал бичиг гэж нэрлэдэг. За тодорхой дурны объект нь тал бичигт агуулгдсан объектуудын багц руу нэвтрэх боломжийг нээж өгдөг түлхүүр үг байна. За тал бичиг нь түлхүүр болон одоо key тийм ээ утга value хоорондын хамаардын өөрчлөгдөх боломжтой индекслэгдсэн олонлог байдаг байна. За түлхүүр бол цор ганц байх хэвээр тал бичгийг одоо яг ийм угалзан хаалт буюу их хаалтанд дүрсэлдэг. За тэгээд бичгийн дүрм нь болохоор зэрэг эхлээд түлхүүр нь байна ард нь утга нь. Ингээд түлхүүр болгоны ард харгалзах утгуудыг нь тодорхойлж өгдөг. За түлхүүр нь болохоор нэг тэмдэгт мөр биш гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй. За жишээлбэл эхний одоо indict гэдэг нэртэй тал бичиг үүсгэсэн байна. За энэ тал бичиг дотор word гэдэг түлхүүр дотор үг гэдэг үг харгалзах нь sentence гэдэг түлхүүрт өгүүлбэр poem гэсэн одоо түлхүүр нь шүлэг гэсэн одоо юунуудыг үгнүүдийг ингээ харгалзах тал бичиг одоо монгол хэлээр word гэдэг бол англи үг шүү дээ үг гэсэн үг тийм ээ монголоор болохоор үг гэж тодорхойлж өгч байна тийм үү. За ингээ харгалзах үгнүүдийг нь орчуулад өгсөн байх орчуулсан юм тал бичгийг үүсгэсэн байна. За тэгээ энийг үр дүнг нь хэвлэхээр энэ үр дүн бол одоо энэ улбар сар хэлбэрээр хэвлэгдсэн байдлаар харагдах нэ. За тэгээ тал бичиг дээр үүсгэж болох үйлдэл болохоор зэрэг мөн түрүүчийн юунэ одоо жагсаалттай адилханаар бас яг хийгдэх үйлдэлүүдийн энд өмнө зааж өгсөн байна. За ямар үр дүн үүсэх вэ гэсэн тайлбаруудыг ямар үйлдэл үүсэх вэ гэсэн тайлбаруудыг энд бичиж жишээ оруулаад үр дүнг нь бичсэн байна. За тодорхой түлхүүрээр элемент хандахын тулд яг үхэр харгалзах түлхүүрийг нь 400 хаалтын хамт ашиглана. За энэ жишээлбэл нөгөө түрүүчийн жишээ байна тийм ээ. За тэгээд энэ дээр нөгөө юуг нь үр дүнгээ хэвлэхдээ dict гэдэг юуны нэр тийм ээ. Тал бичгийн нэр, тал бичгийг хадгалж байгаа хувьсгчийн нэр, тэгээ ард нь word гэдэг үгийг бичиж өгчөж. За тэрний ард бас яг хэвлээд өгөнгүүт энэ дээр word гэдэг үгний одоо юу утга нь үг гэж хэвлэгдсэн байна. За нөгөө юун дээр үүсгэсэн байгаа талан дээр шинэ элемент нэмж өгч болно. За тэр утгыг болохоор зэрэг юунд хийж өгч болох вэ гэхээр энэ юу хаалт уулзсан хаалт буюу хаалтанд бичиж өгөх нь байна. За түлхүүр үгийг солиё. За түлхүүртэй холбоотой утгыг 400 хаалт ашиглаж сольж болно. За энэ novel гэдэг үгийг өгүүлбэр гэж солиё. Тэгэнгүүт энэ дээр novel нь өгүүлбэр болж хэвлэгдэх нь байна. За тэгээд нөгөө тал бичиг учраас тэн дээр элемент устгах шаардлага гарна. За тэгээд тэрхийн тулд яах вэ гэхээр нөгөө функцүүд нь ашиглаж болох функцүүд нь болохоор зэрэг del гэсэн delete гэдэг үгний эхний 3 хэсэг байна тийм ээ. За эсвэл include гэдэг функцийг ашиглаж байна. За тэгээд тал бичгийн элемент устгагдах боломжтой. За pop гэдэг key гэж түлхүүртэй элементийг нь устгаад харгалзах утгыг буцаах нь. За энэ жишээ байна. За энэ дээр word гэдэг тийм ээ. За тэгээд word байна. За тэгээд word гэсэн үг нь болохоор энэ дээр юу гэж харж байгаа тийм үү бид нэр sentence үг гэд
одоо тал нь бол энэ дээр байна тийм ээ. За тэгээд энэ дээр юу хийж өгсөн бэ гэхээр зэрэг энэ түлхүүр үгээ юу талаа эхлээд хэвлсэн байна print гэд. За тэгээд энэ дээр юуг нь хийж өгсөн бэ? Устгах гэж зааж өгсөн poem гэдгийг устгах нь. За sentence гэдгийг бас яах вэ? Устгах нь. За тэгээд хамгийн сүүлд нь юугаа хийнэ гэсэн байна. Нөгөө талаа устгах нь цэвэрлэнэ гэдэг өгсөн. За ингээ харгалзах одоо энэ үйлдэлийг өгөнгөд хэвлэнгүүд ийм үр дүн хэвлэгдэж байна. За энэ одоо элементийг устгах гэж өгөөд хэвлэнгүүд үр дүн нээж байна. За энийг ингээд sentence гэдгийг арилгаад янгууд хэвлэнгүүд ингэж хэвлэгдэх нь байна. За тэгээд clear гэдэг өчөөл ингээ хоосон хаалт болох нь байна. За ингээд жагсаалтыг яах вэ? Бишээ талыг устгасан. Цэвэрлжлээ гэсэн үг байна тий. За тэгээд тал бичгийг үргэлжлүүлээд явж гин тал бичгийн элементийг шинжилж болно, агуулгыг харж болно, хуулбарыг буцааж болох нь байна. За эдгээрт ингээд update. За тэгээд values, keys, items гэсэн одоо энэ юунуудыг функцүүдийг ашиглаж байна тийм ээ. За тэгээд энэ дээр тал бичгийн утгуудыг нь хэвлэж байна. За түлхүүрүүдийг нь хэвлэж байна. За тэгээд энэ дээр тал бичгийн утгуудыг бүгдийг нь яах вэ? Яг key түлхүүр утга гэсэн хослоор буцааж харуулж ийн гэсэн үг. За хуулбарыг буцаана гэхээр зэрэг яах вэ? Copy гэсэн методыг ашиглана. За тэгээд энэ метод ашиглахаараа зэрэг юу хийх вэ? Эхлээд тал бичгийн нэр байна, цэг тавиад ард нь нөгөө методынхаа нэрийг бичиж өгч байна. За энэ жишээлбэл d-copy гэдэг хувьсгчэнд нөгөө энэ d гэдэг тал бичгийн утгыг хадгалж хуулж хадгалж байна. Хуулбар нь хийж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр яг нөгөө юунууд нь өгж байна тий 4 5 6 гэсэн утгуудыг нэмж өгж байна. Тэгэнгүүт тэрэнд харгалзах утгуудыг энэ дээр тал дотор үүсгэхэд хэвлчихэж байгаа гэсэн үг байна. За дараагийнх нь тодорхойлсон түлхүүр ба утгыг агуулсан тал бичгийг буцаах нь. За ингээд тал бичгүүдийг энэ дээр үүсгэсэн ABCD гэсэн тийм ээ. За тэгээд энэ дээр энэ бол эхнийх нь нөгөө түлхүүрүүд. За тэгээ утга нь 0 гэдэг өгчөж. За тэгээд энэ дээр нөгөө түлхүүр үг ард нь утга гэдэг өгчөнгүүт энэ түлхүүрүүдэд харгалзах утгууд нь бүгд 0 байх нь. 0 байхаар энэ ч D гэсэн from keys гэдэг методыг ашиглаад одоо энэ түлхүүрүүдэд харгалзах утгуудыг буцааж байна. Тэр буцаасан утгуудыг энэ дээр хэвлсэн байх нь. За тэгээд зааж өгсөн түлхүүрийн одоо харгалзах утгыг буцаана гэж байна. Энийг get гэдэг метод ашиглаж хийх нь. За тэгвэл D гэсэн тал маань ийм утгуудтай 1 гэдэгт 1, 2 гэдэгт 2, 3 гэхэд 3. За тэгэхээр зэрэг яах вэ? D гэсэн тал бичгээс 3 дахь утгыг авъя. Тэгэнгүүт 3. 4-ийг авангууд байхгүй те. Байхгүй юм чинь none гэж хэлж штэ тийм үү? За тэгээд эндээс 4 гэдгийг сонгонгуудаа empty гэдэг утгыг хэвлэгээ заадаг ч чинь. За хоосон гэж заадаг ч чинь. За тэр утгыг хэвлэхэд нөгөө get гэдэг методыг энэ чи ашигласан байна тийм ээ. За заасан түлхүүрийн харгалзах утгыг засварлана. За ингийн тулд set default гэдэг методыг ашиглах нь. Тэгэхээр яг тухайн одоо юу гэдгийг энэ жишээлбэл D гэдэг нөгөө тал байна. За тэрний юуг нь яах вэ? 3 гэсэн одоо юуг авч чинь тийм ээ? Түлхүүрийг авч чинь. Түлхүүрийг аваад за тэгээд тэрний дараа тэрний араас юуг нь хийж өгч чинь нөгөө ингээд 3 гэсэн утгыг зааж өгнө. За 4 гэдэг юм бол энэ дээр 4 гэж тодорхойлж өгөх нь. Энд чинь 4 гэдгийг тодорхойлоод өгчихөр 4 гэсэн утга хэвлэж байна. За 5 гингүүд байхгүй шүү дээ. Тэгээд 5 гэсэн утга байхгүй учраас none гэж байна. За тэгээд ер нь бол ингээд нөгөө үүсгэсэн юугаа шинээр нэмсэн тийм ээ засвар хийцэн талаа хэвлэхээр 1 2 3 4 5 гэдэгт none гэдэг утгыг хэвлэж өгчөж байна. За тал бичигт объект байгаа эсхийг шалгана. За түлхүүр үгийг ашиглах нь тийм ээ. Тэгэхээр үг гэдэг юм энэ дотор байна уу гэж шалгаж байна.
энэ dictionary дотор word гэдэг юу байх нь тийм үү? Түлхүүрийг энэ дотор байна уу гэж байгаа гэж үзэж байна. Үг гэдэг түлхүүр байна уу гэхээр байхгүй гэд false гэсэн үр дүн хэлсэн байна. За олонлог гэдэг нь ямар ч давхардалгүй эренбэлэгдээгүй элементүүдийн багц буюу цуглуулга. Олонлогууд нь элементүүдийн багц хоорондын нэгдэл, огтлцол, ялгааг олох зэрэг логик үйлдэлүүдийг хийх тохиромжтой байдаг. За бид нар нөгөө Venn диаграм гэж ерөнхийдөө бол үзсэн тийм ээ. Venn диаграм гэдэг нь олонлогуудад нөгөө жишээлбэл хоёр олонлог байлаа гэж хоёр олонлогт хоёуланд нь байгаа утга хоёуланд нь байгаа утгыг гаргаж ирж байгаа зүйл болохоор огтлцол гэд ингээд бид нар математикт ч гэсэн үзчихсэн да олонлогийн талаар. Тэгэхээр тэр ойлголтыг Python програм дээр ашигладаг. За олонлогийн бичигдлийн дүрэн болохоор зэрэг set гэдэг түлхүүрийг ашиглана. Тэгээд iterable гэсэн энэ доторх утгуудыг тодорхойлж өгнө байна. За жишээ нь олонлог үүсгэх ба хэвлэхийн тулд амьтад гэсэн юм олонлог үүсгэж байна. Тэр утгуудыг энэ дотор хэвлэж байна. За амьтад нь болохоор зэрэг ямар амьтад байж болох вөхөр нь могоо мазалаа ирүүлчих гэдэг юм уу те. Ингээд энэ утгуудыг олонлог болгоод олонлогийн утгууд нэгдгээрх нь шүү дээ тийм үү. За тэгвэл нуур гэвэл бас хөвсгөл ус буур хар ус тов гэдэг нууруудын нэрсийг бас нуур гэсэн нэртэй олонлог болгож үүсгэж байна. За нохой гэвэл нөгөө нохойны үйлдвэрүүд байна те. За ийм үйлдвэрүүдээр бас ийм олонлог үүсгэж болсон байна. За тэгвэл энэ чинь бидний амьтад гэдэг үүсгэсэн юуг олонлогийн утгуудыг ингээ хэвлэхдээ print гэдэг амьтдын олонлог гэсэн энэ хашлтан дотор байгаа текст яг энэ чигээр хэвлэгддэг гэдгийг та бүхэн санаж байгаа гэж бодож байна. За тэрний ард амьтад гэдэг олонлогийн утгуудыг хэвлэнэ. За нуурууд гэдэг дээр нь энэ тэнгис гэд нэрлэлсэн утгуудыг хэвлэнэ. За тэгээд энэ дээр print нохойн үйлдвэрүүд гингүүд нохойны утгуудыг хэвлэх ийм зарчмаар явна гэсэн үг байна. За эренбэлэг олонлогт нөгөө бас түрүүчийн юуны адил бас энэ нөгөө юу үсгэж байгааг анзаарч байгаа. Тэгээ угалзан хаалт буюу их хаалт ашиглаж байгааг та бүхэн анзаарч байгаа байх гэж бодож байна тийм ээ. За тэгээд жишээлх юм бол энэ дээр нөгөө олон нийтийн сүлжээний технологиудаа тодорхойлохын тулд юу ашиглаж чадна гэж байна. Бас олонлогийг ашиглаж болно гэсэн юм жишээ энэ дээр оруулж өгсөн байна. За одоо ингээ олонлогт ашиглаж болох функц ба үйлдэлүүд байгаа. За тэгээд энэ нэмэх олонлогт элемент нэмэх. За олонлогийн бүх элементийг цэвэрлэхдээ устгах. Олонлогийн элементүүдийн хуулбарыг буцаах. За хоёр болон түүнээсээс олонлогийн зөрүүг агуулсан олонлогийг буцаана. За тэхийн тулд вөхөр эдгээр функцүүдийг болон методуудыг ашигладаг байна. За жишээлх юм бол энэ чинь тоо гэсэн олонлог үүсгэнэ. За тэрэн дээр элемент нэмэхдээ энэ олонлог дотор numbers гэсэн нэртэй олонлог дотор утгууд нэмжихийн тулд numbers гэдэг edit гэдэг методыг ашиглаад утгын ард нь хаалтанд иччихсэн байна. За энэ хоёр утгыг бичиж өгөөд numbers гэдэг олонлогийн утгыг хэвлэчихэр 1 2 гэсэн утга. Нөгөө энд оруулж өгсөн утгуудыг энэ олонлогийн утгууд болгоод элемент болгоо хэвлэлчлээ. За нөгөө амьтад гэдэг дээр бас энэ утгуудыг оруулаад өгсөн. Тэгээд эдгээрийг амьтдынхаа утгыг хэвлэхээр эхлээд амьтдаа хэвлэлсэн байна. За declare гэдэг функцийг өгөөд дахиад амьтад гэдэг олонлогийн утгыг хэвлэхээр энэ хос энийг доторх элементүүдийн бүгдийг устгасан гэсэн үг байна. За олонлогийн элементүүдийн хуулбарыг буцаана гэхээр зэрэг бас л хуулбар хийнэ гэсэн үг байна тийм ээ. За могой мазалаа ирүүлсэн утгатай ийм олонлог байсан original set гэсэн нэртэй олонлог байсан. За эдгээрийг new set гэсэн хувьсагч руу хуулаад өгчхөөр яг тэрнтэй олонлогийнх нь элементийн утгуудыг адилхан байх нь тийм ээ. За энэ дээр дараагийнх нь болохоор за бат гэдэг хүн юу гэдэг те ийм жимснүүд дуртай гэдэг дуртай жимснүүдийн жагсаалтуудаар ингээ олонлог үсгэж тэгвэл доржийн дуртай элемент жимснүүдээр бас ингээд олонлог үсгэсэн. За тэгээд ингээд өгчингүүт энэ дээр
эднэрт аль алинд нь яг уу хоёуланд нь байхгүй тийм ээ. Зөрүүтэй элемент нь юу байна? Гадил алим чавга гэд энэ лир үзэм хоёр эс. Тэгвэл ялгаатай нь болохоор зэрэг эхний олон дахь хамаарах ялгаатай утга нь лир ах нь тийм ээ. За тэгээ бичигдлийн хэлбэр нь болохоор зэрэг энэ хэлбэрээр бичээд явуулсан байна. За дараагийнх нь difference update гэж байна тийм үү? За энэ болохоор зэрэг өөр олон дахь дагуулгын элементүүдийг устгана. За энэ дээр салаат 100 гэсэн хоёр нэртэй олонлог байна. За тэгээд салаатын одоо ялгаатай элементийг нь хэвлэхээр салаатын хувьд ялгаатай элемент нь юу байна? Нистэл, винегрет, цезар байна уу? Байна, тийм ээ. За тэгээд эндээс эхний олонлогийн хувьд нөгөөхөөсөө ялгаатай байгаа нь болохоор винегрет юу хоёр байна? Нистэл гэсэн хоёр салаатын нэр хэвлэгдсэн байгаа нь. За дараагийнх нь зас элементийг устгана. За тэгээд эндээс анхныхаа юуг нь яг салаат гэсэн одоо олонлогийн утгуудыг хэвлээд винегрет гэсэн элементийг устгана гэдэг өччих юм бол тэр энэ олонлог дотроос винегрет гэсэн утгыг хэвлэлсэн устгацсан гэсэн үг байна. За тэгээ огтлцол гэхээр аль алинд нь байгаа утгуудыг олдог тийм ээ. За тэрийг хийхийн тулд юу ашигладаг вэ гэхээр зэрэг intersection гэсэн функцийг ашиглана. За intersection update гэсэн бас нэг функц байна. За энэ болохоор зэрэг энэ олон дахь байгаа бусдад байхгүй элементүүдийг нь устгана. За энэ бичиглэлийг одоо end гэд бичсэнтэй адилхан гэж үзэж болох нь байна. Адилхан бичиглэл болгож ашиглаж болно. За тэгээд эхнийх нь болохоор зэрэг хүмүүсийн нэрс байна. Дараагийнх нь болохоор зэрэг бас хүмүүсийн нэрс байна. За энэ дээр нөгөө ижлэхэн аль алинд нь одоо байгаа утгуудыг олохын тулд ийм нэртэй хувьсгч аваад нөгөө олонлогынхаа нэрийг өгөөд цэг тавиад ард нь intersection гэдэг функцийг дуудчихаар энэ дотор байхгүй хоёр аль алинд байгаа нь болохоор зэрэг насаа инх гэсэн энэ хоёр хүний нэр аль алинд нь энэ хоёр хүмүүсийн их сургуулийн найзуудын болон одоогийнх нь найзуудын жигсаалтууд аль алинд нь байсан найзууд бол яг уу их насаа гэсэн хоёр хүн байсан байх нэ. Тэгээ аль алинд нь байгаа олонлогийн утгыг энэ ч хэвлсэн байна. За энэ болохоор зэрэг хоёр олонлог огтлцож байгаа хэсгийг буцаана. За тэгээд энэ дээр жишээ нь T1, T2, T3 гэсэн гурван олонлог байна тий. За эхнийхт нь болохоор зэрэг 10 20 30 хоёр дахьт нь 40 50 60 гэсэн утга байна. За тэгээ огтлцож байгаа хэсэг нь болохоор зэрэг T2 нь T1 нь T2-тай огтлцож байна уу гэхээр зэрэг огтлцож байна үнэн гэсэн утга буцаасан. За T2 нь T3-тай T1 нь T3-тай огтлцож байна уу гэхээр зэрэг огтлцохгүй байна гэсэн хариуг false гэсэн хариуг үр дүнг хэвлсэн байх нэ. За дараагийнх нь болохоор зэрэг нэг олонлогийн нөгөө олонлог агуулж байгаа хэсгийг шалгана. Гэхдээ үр дүн үнэн тийм үгүй гэсэн утгыг буцаана гэсэн үг. За тэгээд энэ дээр нөгөө 1 2 дугаар T1 T3 гэсэн хоёр олонлог байна. За тэгээд энэний аль алинд нь агуулгадж байгаа зүйлүүд байна уу гэхээр зэрэг байгаа. 30 гэдэг бол эхнийхт ч байна дараагийнхт ч байна. Тийм учраас нэг олонлог нөгөө олонлог нь агуулж байгаа учраас юу яах вэ? Тэр үг гэсэн утга буцаасан байна. За энэ нөгөө pop гэдэг функц байна. За энийг болохоор үйлдэлээр юу хийж байгаа вэ гэхээр зэрэг хамгийн сүүлийн элементийн утгыг устгаж байгаа гэсэн үг. За энэ дээр 10 20 30 гэсэн тий сүүлийн элемент нь 30 учраас устгагдаад 10 20 нь хэвлэгдэж чинь тий. За энэ 10 20 30 хэлсэн эндээс 20-ыг устгана гэдэг өчнгүүд 10 32 үлдсэн. За ийм хэлбэрээр ашиглаж болох нь байна. Хоёр олонлогийн тэгшмийн зөрүүтэй олонлогийг буцаана. За тэгээд тухайн олонлогоос бусад олонлогт тэгшмтэй ялгааг оруулах
За ингийн тулд яах вэ? За жишээний хувьд эхний олон дахьт байсан утгууд дараагийн олон дахьт байгаа утгууд энэ ийм олон дахьт байх нь. За тэгээ эдгээр байхгүй зөрүүтэй утгууд нь болохоор зэрэг 20, 30, 50, 40 гэсэн утгууд. 10 бол хоёуланд нь байгаа учраас тэрийг үлдээсэн гэсэн үг байна. За нэгдлийг агуулсан утгыг буцаана. За тэгэхээр нэгдэл гэхээр зэрэг ABC гэсэн эхний олон дахь нь дараагийн олон дахь нь FDA гэсэн утга байна. Тэгэхээр зэрэг энэ дээр хэвлэхдээ энэ үр дүн хэвлэхээр зэрэг яг уу DFCEBA гэсэн энэ A гэдэг нь хоёуланд нь одоо давцсан байна тийм учраас нэг л удаа энэ утгыг нь хэвлэж байгаа гэсэн үг байна. За ингээд энэ бичгэлүүдийг бас ашиглаад одоо энэ бичиж болох хэлбэрүүд нь бас энд байна шүү дээ. X, Y, Z гэж босоо зураас тавьчиход бичиж болно. Эсвэл result гэдээ ингэж бичиж болно. За энэ хоёр бичгэлийн алийг ч ашиглаж болно гэсэн санаа шүү. За функц гэсэн ойлголт. За ер нь бол ямар ч програмчлалын хэлэнд олон удаа гүйцэтгэж байгаа үйлдэлийг нэг удаа функц болгож бичээд тэрийг хэдэн ч удаа дуудаж ашиглах боломжтой байдаг. Энэ бол програмчлалын одоо хэлний бас нэг маш том давуу тал болдог. За тэгээд нэг кодыг одоо олон бичдэг гэсэн нэг удаа бичээд олон дуудана гэсэн үг байна. За Python дээр болохоор зэрэг def гэдэг төлхөөрөг ашиглаж функцийг тодорхойлно. За тэгээд өөрөөр хэлэх юм бол яг хөө зөвхөн дуудсан үед ажилладаг блок кодыг яг хөө функц гэж нэрлэнэ. Тэгэхээр функцийг тодорхойлцоод хэрэгтэй үедээ дуудаж ажилладаг гэсэн үг. Тэрнээс биш програм эхлэхэд дандаа тэр функц бүрэн шууд ажиллаад явна гэж байхгүй. Яг хаана дуудсан тэр дуудагдсан газараа ажиллаа явдаг гэсэн үг. За тэгээд параметр болохоор зэрэг өгдөг функц руу дамжуулж функцийн бий тодорхойлсон үйлдэл гүйцэтгэхэд үр дүнг буцаах одоо үр дүнгийн утгыг функц буцаах боломжтой байдаг. Тэгэхээр функцд өөрийн гэсэн нэртэй, параметртэй, утга буцаадаггүй гэсэн хэлбэрээр тодорхойлогдож болдог байна. За Python хэлэнд стандарт функцүүд хэрэглэгчийн тодорхойлсон урьдчилан суулгасан модулуудад агуулгадах функцүүд за тэгээд lambda, filter, map, reduce гэсэн одоо энэ функцүүдийг яг ашигладаг байна. За функц тодорхойлох дүрэн болохоор эхлээд def гэдэг төлхөөрөг ашиглана. За тэрний ард функцийнхаа нэрийг тодорхойлж өгнө. Тэгээ хаалтан дотор параметр бичиж өгнө. Өөрөөр хэлбэл тэр функцэнд ашиглагдах параметрүүд. За функц гэдгийг бүр хамгийн хэлбэрхнаар ойлгохыг бид нэр cosinus-ийн функцийг ашиглахдаа cosinus-гээ хаалтан дотор x гэж бичиж өгдөг те. Тэгэхээр cosinus гэдэг маань өөрөө тригонометрийн функц юм уу. Тэгэхээр cosinus гэдэг COS гэдэг үг бол cos гэдэг үг болохоор зэрэг нэр нь болох нь байна. Хаалтан дотор байгаа x болохоор зэрэг яг уу аргумент буюу параметр болох нь байна. За тэгээд параметруудын ард тодорхойлолцыг заавал бичиж өгөн тодорхойлолцыг бичээгүй үед алдаа өгдөг. За тэгээд энэ дараагийн мөрнөөс эхлээд функцээр гүйцэтгэх гол үйлдэлүүдийг бичиж өгнө. Энийг бол функцийн бий гэж нэрлэж байгаа. За энэ функцийн биеэр гүйцэтгэхэд хамгийн сүүлд гарсан үр дүн болохоор зэрэг return гэдэг төлхөөрөгний ард бичиж өгнө. Тэр буцаах утгаа энд бичиж өгнө гэсэн үг. Заавал утга халбгүй юу байж болно? Илэрхийлж болно, ховсгчийн утга байж болно, аль нь ч байж болно. За жишээд их юм бол параметрын утгыг 10 дахин нэмэгдүүлэх функц буцаах функц бичигдсэн байна тийм үү. За тэгэхээр my function гэдэг бол нэр нь хаалтан дотор x гэдэг нь параметр нь. За тэгээд энэ my function-гийн өгсөн утгыг 10 дахин ихсгэнэ. Өөрөөр хэлбэл x-ийн оронд өгсөн утгыг 10 дахин ихсгээд буцаана гэсэн. За тэгээд энэ print гээд my function гэдэг print гэдэг оператор дотор my function гэдэг функцийг буцаагаад дуудаад x 6 гэсэн утгыг өгсөн байна. x-ийн оронд 6 тавигдана гэсэн үг. Тэгвэл програм өсрөөд энд хурж def гэдэг рүү хурж ирээд x-ийн оронд 6 тавигдаад 10-ыг 6-аар үржихээр хэд вэ? 60. За 60 гэсэн утгыг хэвлэнэ. Дараагийнх нь 7 гэхээр бас дахиж 9-ийг өсөрж ирээд x-ийн оронд 7 тавигдаад буцаах утга нь 70 гэсэн утгыг буцаагаад хэвлэнэ. За 8 гэдэг өгөнгүүд бас програм өсөрч ирээд энэ дэрэнгүүтээ x-ийн оронд 8 тавигдаад 10-ыг 8-аар үржээд үр дүнгийн хэвлэнэ гэсэн үг. За энэ 80 хэвлэх хэвээр эргээд буруучсан биш. Энийг засах хэрэгтэй байна.
За тэгээд лампта. За лампта гэдэг функц болохоор зэрэг нэргүй жижиг функц. Хэдэн ч аргамаар авч болох боловч зөвхөн нэг илэрхийлэлтэй байж болдог. За энэ болохоор зэрэг нөгөө def гэдэг нөгөө түрүүчийн хичээл слайдн дээр ярьсан шиг ийм def гэсэн дэлгүүр өгний дүрмийг ашиглахгүйгээр тодорхойлогддог. За энэ lambda функц болохоор зэрэг яг энэ Python хэлэнд дэдэг filter, map, reduce гэсэн функцүүдтэй хоршиж ажилладаг байна. За тэгээд функцийн бичиг болохоор зэрэг lambda гэд аргумент гэд илэрхийлэх байна. За lambda болохоор функцийн тэрхүүр өгнө. Аргумент нь хэд ч байж болох ба харин буцаах илэрхийлэл нэг байдаг. Мөн утга буцаахгүй бас байж болдог байна. За lambda функцийн объектуудыг буцааж өгөхөд ашиглаж болдог. За хүчрхэг байдал нь хаана илэрхий гарч ирэх вэ гэхээр зэрэг энэ функцийг өөр функц дотор нэргүй функц болгон ашиглах үед илүү сайн харагддаг. За тэгээд энэ жишээ байна те. Жишээ нь болохоор зэрэг s гэсэн аргументын утгыг 100-аар нэмэгдүүлээд үр дүн буцаахад lambda функцийг ашиглана гэсэн байна. За z тэнцэх нь lambda одоо тэрхүүр гарч ирж байна те. Тэгээд s гэд аргументын утгыг өгж байна. За тэгээд тэрний ард тодорхойлолцыг тавиад нэмэх нь 100 гэж өгсөн байна тийм үү? Энэ өөрөөр 100-аар нэмэгдүүлж байна гэсэн үг байна тийм. Аргументын утгыг 100-аар нэмэгдүүлнэ. За тэгээд буцаах утга тэгээд үр дүнгийн одоо энэ буцаах нь тэгээд за тэгээд програмыг одоо энэ lambda функцийг ашиглалтаа print гэсэн оператор дотор одоо энэ lambda функцийн үр дүнг хадгалах буцаах утгыг хадгалсан z гэсэн хувьсгчийн нэрийг өгөөд хаалтан дотор ямар утгын хувь тэр илэрхийлийг бодох вэ гэсэн юу гэх нь байна. Утгыг тодорхойлж өгнө. За тэгэнгүүт энэ z-ийн орн s-ийн орн 50 гэсэн тоо бичигдээд 50 дээр 100-аар нэмэгдүүлэхээр 150 гэсэн утга буцна гэсэн үг байна. За тэгвэл нөгөө юугаар бичвэл lambda биш зүгээр бид нар функц бичих аргаар бичих юм бол z гэсэн функцийг бичлээ s гэсэн хувьсгчийг параметрыг тодорхойлж өгөө тодорхойлолцыг тавиад энэ s-ийн утгыг 100-аар нэмэгдүүлнэ гэд үндсэн одоо програм дээрээ print z гэх функцийг дуудаад ажиллахад үр дүн нас адилхан 100 ажиллах нэ. За энэ болохоор энэ дотны хэсэг болохоор зэрэг нөгөө энгийн функц ашигласан байна. Энэ болохоор lambda ашигласан хэлбэр ахна. За фильтр функц болохоор зэрэг элементийг хүлэн зөвшөөрсөн хэсгийг шалгах функцийг ашиглан шүүж байгаа давталтыг буцаана. Ер нь өөрөөр хэлэх юм бол энэ функц нь фильтр функцуудад элементүүдийн суглуулгаас элемент шүүх ба зөвхөн фильтр функцээр сонгосон элементүүдийг агуулсан шинэ давтагдах элементүүд байна гэсэн үг байна. За тэгээд фильтр гэдэг бичиглэл нь болохоор фильтр гэж тэрхүү рүүгээ бичээд хаалтан дотор функцээ бичиж өгöd давталтын зааж өгөх нь. Энэ болохоор шүүгдэг боломжтой давталтын объект таслын ард тодорхойлж өгөх нь. За жишээлх юм бол энэ дээр энэ массивыг шүүж зөвхөн 18-д тэнцэх үед түүнээс дээш болохтой шинэ массив буцаахад фильтр функцийг ашиглана гэсэн байна. За тэгвэл энэ чинь нас гэсэн одоо хувьсгчийн утга нь массив байна те. Энэ массивын утга нь ийм том утгуудыг одоо хүний насны утгуудыг агуулсан байна. За энэ дээр нөгөө функцээ тодорхойлж өгсөн. Хэрвээ энэ утга 18-аас бага байх юм бол худлаа гэсэн утга буцаана үнэн байвал энэ нөхцөл 18-аас их байх юм бол үнэн гэсэн утга буцаана. За тэгээд насанд хүрч гисэн хувьсгчинд юу хадгалж авах гэж байгаа вэ гэхээр зэрэг фильтр гэдэг функцийг дуудаад тэрэн дотор my function гэдэг функцийг бичиж өгөөд тэрний ард нас гэсэн утгыг оруулж өгнө. За тэгээд энэ дотор юу хийж өгч байгаа вэ гэхээр зэрэг n-ийн утга нь насанд хүрч хүртэл явагдана. За тэрэн дотроос одоо юу вэ? Энэ нөхцөл нь болохоор зэрэг юу юм? 18-аас дээш гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг 18, 25, 35 гэсэн утгуудыг ялгаад хэвлэж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ дээр шүүлт хийгээд хэвлэж байна гэсэн үг байна. За map
Map болохоор зэрэг давтагдах элемент бүрийн хувьд заасан функцийг үүсгэнэ. Элемент нь одоо яг функцэд параметр болгож одоо илгээгдэх байна. За бичлэгийн хэлбэр болохоор зэрэг map дэлгүүрүүгээ бичлээ, халтан дотор функцээ бичнэ. За энэ iterable гэдэг нь болохоор зэрэг дараалал давтагдах объект байна. За function гэдэг нь мэдээж элемент бүрийн хувьд үүсгэх гол функц нахна шүү дээ, тийм үү? За тэгээд энэ дээр iterable гэж юу байж болох вэ? Дараалал хийж болно, давтагдах объект хийж болно. За давтагдах элементэндээ хэд хийж болно. Энэ функцлууд давтагдах объект бүрийн хувьд нэг параметртэй байдаг. За жишээлбэл дараах үг бүрийн уртыг тооцоолоход map функцийг ашиглана гэж. Одоо энэ чи s гэсэн одоо хувьсгчэнд за эхлээд my function гэдэг функцийг зааж өгсөн байна. Тэгээд энэ len гэдэг нь болохоор зэрэг уртыг олдог. Өөрөөр хэлбэл тэмдэгт мөрийн уртыг олно гэсэн үг. За тэгээд map гэдэг одоо функцийнхаа нэрийг өчлөө, халтан дотор my function. За энэ функцийг авна. За тэрэн дотор ямар элементүүд юм бэ гэхээр зэрэг arts, цэцэг, өрөм гэсэн одоо энэ үгнүүд энэ энэ тэмдэгт мөрүүд нь шүү дээ. Энэ тэмдэгт мөрүүдийг оруулж өгсөн гэсэн үг. За тэгвэл эхний arts гэдэг үг 5 үсэгтэй, цэцэг 7 үсэгтэй, өрөм гэдэг нь 4 үсэгтэй уртыг олоод хэвлэлсэн байна гэсэн үг байна. За reduce гэдэг функц байна. За reduce функц болохоор зэрэг функцийг давтагдах элементэнд ашигладаг. За тэгээд элемент тус бүрийн ботсон үр дүн нэгтгэн үр дүн болгон авдаг. За reduce функц нь func tools гэсэн модулын нэг хэсэг учраас reduction функцийг ашиглахаас өмнө импортлох шаардлагатай. За тэгээд reduce функцийн бичигдэл нь ямар ахын зэрэг тэгэхээр func tools гэж дэлгүүрүүг өгнө байна. Модулынхаа нэрийг өчнө. Тэгээд цэг тавиад ардаас нь reduce гэдэг функцийнхаа нэрийг өчж өгнө. За тэгээд тэрэн дотор ашиглагдах функцүүд за тэгээд нөгөө iterable буюу функцээр боловсруулагдсан давтагдах боломжтой элементүүд. За тэгээд хамгийн сүүлд нь хувьсгчийн анхны утгыг энэ тодорхойлж өгч болдог байна. За жишээлбэл 1-5 хүртэлх тооны нийлбэр олоход reduce функцийг ашиглана. За нөгөө function tools гэдгийг одоо модулаас импорт хийж байна. Гэхдээ хэнийг авах юм хэрэг reduce гэдэг функцийг импорт хийж оруулж ирж байна. За тэгээ 2 тоо нэмэх функцийг бид өөрсдөө энэ чинь тодорхойлж өгч байна тийм үү? Add гэдэг функцийг тодорхойлоод x-ийг гэсэн 2 тоо нэмээд үр дүнг нь бацаана. За тэгвэл a гэдэг массивын утгууд нь болохоор 1-5 хүртэлх тоо авах нь шүү дээ. 1 2 3 4 5 гэсэн 5 хүртэлх тоонууд байна. За энэ дотор нөгөө reduce гэдэг функцийг дуудахаар зэрэг add гэдэг функцийг тодорхойлж өгч байна гэсэн үг. За тэгээд энэ дээр 2 тоог нэмэх функцийг ашиглана. За эхлээд энэ дээр энэ функц яаж ажиллах вэ гэхээр зэрэг 1 дээр 2-ыг нэмэхээр 3 гарна тийм ээ. За 3 дээр 3-ыг нэмэхээр дараа нь 2 2-оор нэмжин тийм үү? 3 дээр 2-ыг нэмэхээр 6 болно. За тэгээд тэр 6 дээр 4-ийг нэмэхээр 10 болно. За 10 дээр 5-ыг нэмэхээр 15 болно. Ингээд энэ метр 2 2-оор нь одоо 2 тооны нийлбэрийг ашигладаг функцийг ашиглаж байгаа учраас энд ашиглаж байна тийм ээ. Тийм учраас одоо яг нийт үр дүн 15 гэсэн үр дүн босож байна. Ингээд энэ үйлдэл давтах зарчмаар одоо 2 тооны нийлбэрийг олдог функцийг ашиглаж утгуудын 2 2-оор нэмж давтах замаар эцсийн хариуг гаргасан байна. За ингээд энэ удаагийн одоо 3 дугаар одоо лекцийн эхний хэсгийн дүгнэлтийг одоо хэлье. Тэгэхээр өнөөдрийн лекцээр болохоор зэрэг өнөөдрийн буюу энэ удаагийн лекцээр нийгмийн төгөлдрийн төрлүүд болох массив ба жагсаалт, за tuple, тал бичиг олонлогийн талаарх ойлголтууд, за тэрийг хэрэгэлсэн жишээ, тэгээд lambda одоо filter map reduce функцүүдийг хэрхэн хэрэглэх, за хэрэглэгчийн функцийг хэрхэн бичих, дуудах гэсэн ойлголтуудыг жишээгээр тайлбарлаж орууллаа. За тэгээ энэ ойлголтуудыг лабораторийн хичээлээр туршиж үзээд бие даан бодлого бодох болно. За анхаарал тавьсанд баярлалаа.
дараагийн хичээл хүртэл баяртай. За ямар нэгэн асуулт байгаа бол сургалт удирдах системд нь одоо зурус өчөөд багш дэлгэнэ үү. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.